Өнөөдрийн хичээлээр кетоны бүтэц найрлага нэршил, зарим кетоны физик шинж чанар, за ацетоныг гарган авах арга болон химийн шинж чанарууд хэрэглээтэй танилцсанаа. Мегмар Сөрмөгч нэнэ. Кетоны бүтэц нэршлиг бол харуулсан байна. За кетон гэдэг нь нүүрс өстрөгчийн хоёр радикал болон карбонил бүлгээс тогтсон нийлмэл бодисыг кетон гэж байна. Хураангуй байдлаар RC2-со холбоо R гэх мэтчлэнгээр бичиж тэмдэглэж болох нэ. За хамгийн ихний кетоны төлөөлөгчийг харуулсан байна. 3 нүүрс өстрөгчийн атомтай. За энд метилийн радикал 2 захтай байрлаж байна. За карбонил бүлэг байна тий. За ингээд системд нэршлэлээр нэрлэхдээ 3C-тэй хансаа холбоогоор холбогдсон учраас пропан кетон учраас он гэсэн төгсгөлийг бол оруулж нэрлэдэг байна. За нөгөө талаар бол диметилийн кетон гэж бол бас нэрлэж болно. За энэ дээр энэхүү кетоныг харахад нийтдээ 4C-тэй тийм ээ. За энэ талдаа этилийн бүлэг, энэ талдаа метилийн радикалыг бол агуулсан байна тий. За тэгвэл энийг бас метил, этил, кетон гэж бол нэрлэж болно. За мөн 4C-гээр нийтд нь бутанон гэж бол бас нэрлэж болох нэ. За дараагийн кетоныг авч үзье. 5C-тэй дэлгэрэнгүй томьёо харагдчихна. За голын нүүрс төрөгчийн атом дээр 2-со холбоо О буюу карбонил бүлэг агуулгдсан байна. За энэ талдаа этилийн радикал, энд мөн ялгаагүй этилийн радикал энэ тий. За тэгэхээр диэтилийн кетон гэж нэрлэж болно. За тэрнээс гадна системд нэршлэлээр бол нийт 5C-тэй учраас пентанон гэх мэтчлэнгээр нэрлэх нэ. За кетоны ерөнхий хураангуй томьёог болохоор RCOR гэж ингэж тэмдэглэдэг байна. Зарим кетоны нэршил томьёо хайлах буцлах температурыг бол харуулсан байна. За хамгийн ихний кетон буюу пропанон байна тийм ээ. Пропаноны томьёог хураангуй байдлаар CH3CO CH3 гэж бас бичиж болох нь. За үүнийг диметил кетон гэж нэрлэх, пропанон гэж нэрлэхээс гадна техникийн нэршил нь ацетон гэдгээр маш өргөнд тархсан байгаа. За хайлах температур нь хасах 95 градус, буслах температур нь 56.1 градус байна. За дараагийн кетоны томьёог харж үзье. Тэгээ нийтдээ 4C-тэй энэ C дээр 2-со холбоо ирсэн байна. За энэ нь тэгэхээр бутанон тий. Метил, энэ тал нь метил, энэ тал нь этил кетон гэж бас нэрлэж болох нь. За хайлах температур нь хасах 86 С, буслах температур нь 80 С гэдэг байна. За дараагийн кетон нь нийтдээ 5C-тэй голын C дээр 2-со холбоо буюу карбонил бүлэг ирсэн байна. За энийг пентанон 3 гэж нэрлэж болно. За яагаад гэвэл 3 дахь нүүрс төрөгчийн атомоос карбонил бүлэг орж ирсэн байна. За мөн энэхүү кетоныг хоёр талдаа этилийн радикал агуулсан учраас диэтилийн кетон гэж нэрлэж болно. За хайлах температур нь хасах 40, буслах температур нь 102 С байна. Кетоны хамгийн анхны төлөөлөгч болох ацетоны дэлгэрэнгүй томьёо болон молекулын бөмбөлгөн загварыг харуулсан байна тийм ээ. За энд бол карбонил бүлэг агуулгаж байна. Энд CH3 гэсэн метилийн бүлгүүдийг тус агуулсан байна. За ацетон нь ерөнхийдөө хурц өвөрмөц үнэртэй, өнгөгүй, шатамхаа шингэн, усанд маш сайн уусдаг, органик уусгагч болгон ихэвчлэн ашигладаг. За ацетоны молекул дах химийн холбооны параметрыг харуулсан байна. За С болон О буюу карбонил бүлэг дэх холбооны урт нь 121.3 пикометр байна тийм ээ. CC холбооны урт нь 152 пикометр. За CC холбооны валентийн өнцөг нь 116 градус тий. Энэ дээр CH холбооны урт нь 110.3 пикометр байна. За уулын нээжтэй энэ 3 холбоотой тохиолдолд орон зайд ихэвчлэн 120 градусын өнцөгтэй байрладаг тий. Гэтэл болохоор энэ хүчил төрөгчийн атомд химийн холбоонд оролцоогүй хос электрон агуулгадж байгаа учраас тэрхүү хос электроны нөлөөгөөр энд үүссэн С холбоонуудыг шахаж өгсөн байна. За ийм учраас 120 биш 116 градусын өнцөгтэй болж орж ирсэн байна. 400-500 градусын температурт мөнгө эсвэл никель катализаторын дээгүүр изопропилийн спиртийн уурыг нэвтрүүлж ацетоныг гаргаж авдаг. За энэ изопропилийн спиртэн тийм ээ. За хүчил төрөгчөөр эсэлдүүлэх нь байна. За ингэсэн тохиолдолд ус ялгараад пропанон үүссэн байна. За хоёрдугаар арга нь изопропилбензол буюу кумолыг катализатортойгоор эсэлдүүлэн фенол ацетилений холимгийг гарган авдаг. За кумол гэдэг нь бензолын цагираг болон изопропанолын радикалыг пропилийн радикалыг агуулсан байна. За үүнийг эсэлдүүлэхэд
За фенол буюу бензолын цагираг гэдрэгсэл бүлэгтэй нэгдэл үүссэн байна тийм ээ. За ингээд мөн ялгаагүй ацетон үүссэн байна. За ацетоныг H3C, COCH3 гэж уншиж болох нэ. За ацетон болон ер нь кетоныг гаргах дараагийн арга нь болохоор 1 болон 2 суурьтай карбон хүчлийн давсыг халааж задлах замаар гаргаж авдаг байгаа. За жишээлбэл энэ натрийн ацетатын CH3CO натрийг температураар үйлчлэхэд ацетон натрийн карбонатын давс үүсгэсэн байна. За энэ маань 1 суурьтай карбон хүчлийн давс байна тийм үү. За тэгвэл 2 суурьтай карбон хүчлийн давс буюу кальци ацетат байна тий. CH3COO 2 дахин кальци гэсэн энэхүү давс шүү дээ. За энэхүү давсыг мөн ялгаагүй температураар үйлчлэхэд кальцийн карбонат үүсгэхээс гадна ацетоныг үүсгэж задардаг байна. За энэхүү урвалыг мөн хураангуй байдлаар бичгтээ кальци CH3COO 2. За энэ хэсгийг нь болохоор ацетат ион гэж яриад байгаа тийм ээ. За ингээд кальцийн карбонат ацетон үүссэн болох нь харагдаж байна. Кетоны химийн шинж чанарыг авч үзье. За кетон ерөнхийдөө галогенуудтай нэгдэх үед 2-сон холбоонд задрахгүйгээр хажуудлын нүүрстрэгчийн атом дээрх устрэгчийн атом халалцах урвалд ордог байгаа. За жишээлбэл энэ дээр ацетоныг авч үзсэн байна тий. За ацетон маань холоортой урвалд орж байна. За ингээд 2-сон холбоо маань бол хэвээрээ байна. Харин хажуугийн нүүрстрэгчийн атом дээр байсан нэг устрэгчийн атом нь холоороор халагдсан болох нь харагдаж байна. За ингээд дагалдах бүтээгдэхүүнээр H холоор буюу давсны хүчил үүссэн байна. За энэхүү урвалыг хураангуй байдлаар CH3CO CH3 нэмэх нь холоор 2 гэж бичсэн байна тий. За ингээд үүссэн бүтээгдэхүүн нь болохоор CH3 гэдэг энэхүү метил бүлэг. Тэгээд CO гэдэг 2-сон холбоотой энэ хэсэг. Тэгээд холоорт метил радикал байж гэн тийм үү. За өөрөөр хэлбэл холоорт ацетоныг үүсгэсэн болох нь харагдаж байна. За дараагийн химийн шинж чанар ацетон нь циангидриний урвалд ордог. За циангидриний урвалд орно гэдэг маань ацетон ерөнхийдөө HCN буюу циан тустрагчийн хүчилтэй урвалд орох нь тий ацетон. За ингэсэн тохиолдолд 2-сон холбоо бол задардаг байгаа. 2-сон холбоо задрангууд энэхүү нүүрстрэгч болон хүчил төрөгчийн атом дээр чөлөөт валентууд гарч ирдэг. За хүчил төрөгчийн атом дээр нь HCN-ий циан тустрагчийн H нь очиж нэгдэнэ. Харин нүүрстрэгчийн чөлөөт радикал дээр нь цианид бүлэг буюу нитрил бүлэг очиж суух нэ. За энэ үүнийг нэрлэхдээ 2 гэдрэгсээ. Яг тэгэхээр 2 дугаар нүүрстрэгчийн атомаас гэдрэгсэл бүлэг салаасан байна тий. За 3C-тэй дан холбоогоор холбогдсон учраас пропан. Тэгээд CN бүлгийн нитрил гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл 2 гэдрэгсээ пропан нитрил гэсэн бүтээгдэхүүнийг үүсгэсэн байна. За ацетоны циангидридийн урвалын механизмыг энд харуулсан байна. За ацетоны молекул энэ байна тийм ээ. Ацетоны молекул дахь С болон О хоёрын дундах 2-сон холбооны хос электроныг хүчил төрөгч нь өөрлөгөө хүчтэй татж байгаа. За яг гэвэл нүүрстрэгчийн атомыг бодоход хүчил төрөгч нь илүү цэглэгаан сөрөг шинж чанар гэтэй тий. За ингээд хүчил төрөгчийн атом хасах цэнэгтэй нүүрстрэгчийн атом нэмэгдсэн баг зэрэгт нэмэгдсэн цэнэгтэй ийм туйлшралыг бол үүсгдэг. За тэгтэл циан тустрагчийн хүчил маань HCN гэд байж байгаа тийм үү. За энэ нь хоёр төрлийн ион үүсгэж задарна. За анион нь CN тий. За энэ маань өөрөө хасах цэнэгтэй буюу нуклеофил шин чанартай. За ийм учраас өөрөө хасах цэнэгтэй учраас нэмэх цэнэгтэй цөм буюу нүүрстрэгчийн атом руу татагдаж химийн холбоог үүсгэх нь. За ингээд нитрил бүлэг ингээ холбогдсон тохиолдолд хүчил төрөгч маань илүү их хасах цэнгийн туйлшралтай болж байгаа тийм үү. За ингээд энэ үүссэн хоёр шат дамжиж явагддаг урвал шүү дээ. Энэхүү үүссэн хүчил төрөгчийн хасах цэнэг нь дахиад HCN буюу цианы хүчлийн устрөгчтэй очиж харилцан үйлчлэх нь шүү дээ. За ингэнгүүт цаана нь эндээс CN бүлэг нь тусдаа ялгараад энд болохоор нэгдсэн байдлаар бүтээгдэхүүн үүссэн байна тий. За ингээд энд сул үүссэн цианид бүлэг нь дараагийн ацетоныхоо молекултай очиж үйлчлэх замаар энэ урвал ингээд тасралтгүй явагддаг байна. За өөрөөр хэлбэл ацетоны циангидридийн урвалаар эцсийн бүтээгдэхүүн 2 гэдрэгсээ пропан нитрил үүсэж байна. За энэхүү урвал нь ерөнхийдөө нуклеофил шинж чанартай цианид ионы оролцоотойгоор явагддаг болох нь эдгээр механизмаас харагдаж байна.
За кетон нь алгидыг бодвол эсэлдэг уралд орох нь муу байдаг. Гэхдээ калиум перманганат, калиум биохармат гэх мэт хүчтэй эсэлдүүлэгчийн нөлөөгөөр эсэлдэх уралд ордог. За ингэхдээ кетон эсэлдэхэд молекул нь хоёр тасраад бага молекултай карбон хүчлийг бол үүсгэдэг байгаа. За энэ дээр жишээлбэл 5C-тэй кетоныг харуулсан байна тий. За өөрөөр хэлбэл пентанон байна. За нөгөө талаар энэ хүү карбонил бүлгийн хоёр талд нь этил радикалууд явсан байна тийм үү. Тийм учраас диэтил кетон гэж нэрлэж болох нэ. За үүнийг эсэлдүүлсэн тохиолдолд 3 болон 2C-гээрээ тасарсан карбон хүчлүүдийг үүсгэсэн байна. За карбон хүчил гэдэг нь карбонил бүлгээс гадна гидроксил бүлэг агуулсан, өөрөөр хэлбэл карбоксил бүлэг агуулсан нүүрс устөрөгчийг карбон хүчил гэдэг байгаа. За энэ нь 3C-тэй учраас пропионы хүчил, за энэ нь 2C-тэй учраас цууны хүчил буюу этаны хүчил гэдэг ингээд нэрлэн явцдаг байгаа. За мөн кетоны молекулд хэрвээ хоёр өөр радикал байвал эсэлдэх үедээ молекулын тасрал нь хоёр өөр замаар явагдах боломжтой байдаг. За энд жишээгээр харуулсан байна. Нэгдүгээр зам нь, хоёрдугаар зам нь тийм ээ. За энэ дээр карбонил бүлэг бол энд агуулгдсан байна тий. За энэ дээр метил радикал, эндээ пропилийн радикалыг агуулсан байна тий. Хоёр өөр төрлийн радикалыг агуулсан байна. За эндээс метил пропил кетон гэсэн нэртэй байна. За эсэлдүүллээ. За ингээд энд нийтдээ 5C байгаа тийм үү. 5C-ний 2 нь орсон карбон хүчил буюу цууны хүчил. Нөгөө талд нь 3 нь орсон хүчил буюу пропионы хүчлийг үүсгэж ингэж эсэлдэх уралд орсон байна. За мөн энэ хоёрдугаар жишээн дээр бол метил пропил кетоно бас аваад утсан байна тийм ээ. За энд нь метил бүлэг байгаа, энд нь пропил байгаа тийм үү. За ингээ кетон. За эсэлдэх уралд ороход 1C нь салаад явж болно. Тэгвэл энд 1C орсон шоргоолжны хүчил нөгөө талдаа 4C орсон хүчил үүсэж болно. За энэ нь болохоор тосны хүчил 1, 2, 3, 4C-ийн хүчлийг тосны хүчил гэдэг ахна. За хүчлийн энэ карбоксил бүлэг байна тийм ээ. C2-со холбоо OH шиг хураангуй байдлаар COOH гэж бас бичиж тэмдэглэдэг байгаа. Кетоны химийн шинж чанар нь кетоны молекултай хүчил төрөгчийн атом нь бусад атомаар халалцах уралд ордог. За энэ дээр ацетон авсан байна тий. Пента холоорт фосфор байна. Пента гэдэг нь 5-ыг хэлж байгаа. Тэгээ 5 холоортой фосфор гэхээр пента холоорт фосфор. За энэтэй уралд орсон тохиолдолд С болон O-гийн хооронд 2-со холбоо тасраад нүүрс төрөгчийн атом дээр 2 холоор бол холбогдох боломж гарч ирсэн байна. За ингээд энэ маань болохоор 2,2D холоор пропан үүссэн байна. За дагалдах бүтээгдэхүүнээр нь фосфор маань өөртөө кетоноос тасарсан хүчил төрөгчийг өөртөө нийлүүлээд PO холоор 3 гэсэн нэгдлийг үүсгэсэн байна. За ингэж дэлгэрэнгүй бичгээс гадна хураангуй байдлаар ацетоныг CH3, CO, CH3 гэж бичиж болох нь тийм ээ. За ингээд пента холоор фосфор, пента холоортой фосфоро бичээд за энд үүссэн бүтээгдэхүүн нь CH3 буюу метил радикал, тэгээ C холоор 2 энд явж байна. Тэгээ CH3 дахиад метил радикал гэх мэтчлэнгээр 2,2D холоор пропан, PO холоор 3 гэсэн нэгдлүүдийг үүсгэж урал явагдсан байна. Кетоны химийн шинж чанар нь катализаторын орчинд кетон ангижрах уралд ордог. За катализатороор ихэвчлэн никель, кобальт, цагаан алт, палладий гэдэг металлуудыг бол ашигладаг байгаа. За ангижрах уралаар ерөнхийдөө 2 дахь спиртийг бол үүсгэдэг. За жишээлбэл ацетон ус төрөгчдөө никель катализаторын орчинд гидрогенжих буюу ангижрах уралд бол орсон байна. За мөн ялгаагүй кетоны карбоксил бүлэгдэх COO-гийн хоорондох 2-со холбоо тасраад O дээр нэг ус төрөгчийн атом, C дээр нэг ус төрөгчийн атом ингээд нэгдэх уралд орсон болох нь харагдаж байна. За ингээд хураангуй байдлаар мөн CH3, CO, CH3 нэмэх нь H2 гэд бичиж болох нь тий. За эндээс CH3 тэгээд C 2 дугаар C дээр гидроксил бүлэг бол байрлсан. Тэгээд CH3 өөрөөр хэлбэл пропанол 2-ыг үүсгэж урал явагдсан байна. За хинтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өөрийнхөө сургалтын талаар мөн гүнзгийрүүлсэн байдлаар бодлого бодлого ч юм уу дасгал ажил авах бол 9813 3311 дугаарт хандаж болно. За ацетоны молекул харагдаж байна тийм ээ. За ангаах ухаанд ацетоныг ихэвчлэн байгалийн ургамал амьтдаас идэвхтэй бодисыг гаргаж авахд уусгагчаар ашигладаг. За ацетон ерөнхийдөө өөрөө
маш сайн чанартай уусгажуулдаг учраас ихэвчлэн уусгаж болгож ашигладаг байна. За мөн будаг нэхмэлийн салбарт ацетоныг даавууны тос лавыг арилгах цэвэрлэгч болгож ашигладаг. За хэвлэх үйлдвэртээ хэвлэлийн бэхийг уусгах, хэвлэх хавтан дээрх тос лавыг арилгахад ашигладаг. За ацетоныг бол та нарын ялангуяа үнэрлэж исэн ямар тохиолдолд вэ гэхээр хумсны лакаар хумсаа будах үед үнэртдэг хурц өрмөц үнэр идэг штэ. Тэгэхээр хумсны лакыг бэлтгэхдээ ацетоныг уусгагчаар ашигладаг байна.